오세요 ингэж бодож штэ. Ингэж бодохгүй байхгүй дөө. Яг үнэ. Энэ хүн намайг эндээс хөлтөө явахаар юу яа. Амьдрах гал эндээс нэг. Зарим надад хуцаага зарах гээд байгаа юм байна тийм үү? Зарна би зарна. Хин худалдаж аваад байгаа юм тань. Хин завсан яат би авах бэлэн мөнгөтэй хүнд өгнө. Би түр засагт өгч чадахгүй. Хитэн төгрөгөөр зарахаар. Хитэж чи хамаагүй өгнө. Яад би өгнө. Ер нь хүмүүс зарсан гэсэн мэдээлэл байна тийм үү? Гэхдээ байсан ч яад тэр яад хүн амьд тэр хүн зарсан ч яад байсан яад хүн өөрөө юм эзэмшиж байгаа юм баа зү. Тэгтээ тэргүй хамаг малын зараа дуусч чинь хамаг малын гадаадд гаргаад дуусч чинь та нар юу хийж байгаа өнөөдөр түр засах гэж байгаа. Худлаа баахан ямар яриад байхаас юу ч чадахгүй байгаа эцтэй ирнэ. Энд сая 200-аар авч байгаа гэсэн. Монголчууд 800-аар авч байгаа гэсэн. Одоо 1072 ширхэг хувьцаа. Тийм ээ, тийм тэгж өгч гин гэсэн. Сая 500 авсан. Сая 93-77 гэсэн машин ирээд авах гэжсэн чи цагдаа нар ирээд тэгээд ийм бөө юм болсон байхгүй юу? Бүр барьцтай. Энэ хувьцааг одоо зарж бордуулах ямар ч үр ашиггүй гэдэг ийм тайлбар өгöd байгаа ш. Та энэ тэр талаар сонсон. Одоо мэдгүй одоо би ямар ч зарыг гээд одоо ингээд шинээр алдаад ч гэж чи. Ер нь хүмүүс айгүй одоо ирсэн юм шүү дээ. Хаанаас өдрөөс хойш хаа сайгуул ингээл мэдээлэлээс явчих. Одоо налах малахаас ч гэсэн улсууд ирсэн биш. Таны хувьд одоо хэдэн ширхэг хувьцаатай? Би одоо 5 ширхэг хувьцаатай байна. Одоо ингээд зарна яг хизээ авсан юм бол. Мэдгүй оройн цагаар ирж аваад. Тий, аваад өгсөн улсууд би өгчлөө гэж ирэхгүй шүү дээ. Өгсөн улсууд тэгээд ярих цуурхал чинь хизээл үнэн байдаг шүү дээ. Яг л улсууд зөвл цуурдаг шүү дээ. Өдөр згсэж байна. 2 өдрөө. Танийхаар ер нь харснаар өглөөнөөс ер нь орой өглөө гişнэ хүмүүс байна. Зарим хүмүүс хонж ижээд байгаа юм уу? Хонж ижиж байгаа сураг байлаа. Тэгэл жижиг машинтаа сэм гэж ирчгээл аваа яваад байна. Хаана яаж авчаад байгаа юм. Жижиг машин пөрөөстэй одоо хизээ ярих уу? Би одоо ингээл энэ улсуудыг харж байгаа л тэгэл цөөхөр нь тэгэл алхан даамгсан лу. За тэгэхээр урт цагааны энд одоо 2-3 өдрийн өмнөөс эхлэн иргэд одоо маш олноор бол цугласан. Учир нь юу вэ гэхээр 1072 хувьцаагаа одоо зарж байна гэсэн ийм одоо баталгаатай бус мэдээллийн дагуу ирж одоо энэ 1072 хувьцаагаа одоо зарах хүсэлтэй иргэд бол маш олон байна. Тэгээд иргэд бол иргэдийн мэдээж байгаа бол хятадууд бол нэг 1072 хувьцаагаа сая төгрөг, монголчууд бол нэг 700-аас 800 төгрөгөөр бол 800 сая төгрөгөөр авч яана гэсэн ийм мэдээлэл өгч ин. Гэхдээ хинч яг энэ хувьцаагаа зарсан гэсэн ийм баталгаатай мэдээлэл өгч чадахгүй. Энэ бол зүгээр амд амьдсан яриа гэдэгт хэлсэн. Тэгэхээр холбогдох албаны хүмүүсээс 1072 ширхэг хувьцааг зааж борлуулах ямар ч боломж байхгүй. Энэ хувьцаад 2-3 жилийн дараа одоо тодорхой үн цэн хүрнэ гэдэг ийм мэдээлэл хийсэн боловч иргэд бол өнөөдөр ард иргэдийн амьдрал үнэхээр хэцүү байгаа учраас бид нар хятад чамаагүй энэ 1072 хувьцаагаа зарахад бэлэн байна гэдгийг хийж одоо өдөржин шинжин итгэл найдвар одоо төрүүлээ юм ингээд хана хөнжөө ойчрлож байгаа да иргэд бол нөхцөлд нэг иймэрхүү байдалтай байна. Асуудал нь болохоор худалдаж байна гэсэн мэдээлэл байна л та. Тэгэхээр энэ хувьцааг худлах ямар ч боломж байхгүй маа иргэдийн хувьд. Яг тэгэхээр засгийн газрын тогтоолоор үнэгүй эзэмшүүлж байгаа энэ хувьцааг ямарваа нэгэн замаар одоо арилжааны гадуур тий хүмүүс хоорондоо гар дээрээ арилжаалчих үе гэсэн энэ сэмж болгоомжлог үндсэн дээр тийм юм гаргуулахгүй байх үүднээс засгийн газраас
хоёулаа зах зээлийн арилжаа нэгдэх хүртэл ямар нэгэн арилжаа хийхгүй гэдгээр хориг тавьсан байна. Засгийн газрын тогтоолоор. Тэр арилжаас ямар ч боломж байх. Иргэд худалдаа авах ийм тойрог үсэн мэдээллийг үндэслэн одоо тий олноороо дансаа нийлэх гэж бужигнах. Заавал данс нээжээж энэ маань одоо хүчинтэй байх юм шиг ойлгох энэ мэдээлэл нь болох тийм биш юм шүү. Тэс буруу зөрүү мэдээллийг автагдаж олон хүмүүсээс энэ үйл ажиллагаан дээр оролцож байгаа нь өөрөө боломжгүй. Ийм учраас энэ үйл ажиллагаанд бити оролцоосоо гэж